Тэгсэн чинь нөгөө онгоц явж чадхаа байлаа гэсэн. Манай төрийн онгоц шүү дээ. Тэгээд би Ямсварнлөө өглөө Монголын цагаас 6 цагт тэнхийн 1 цагт ярихгүй юу. Гэхдээ нөгөө онгоц чи явахаа болсон гэдэг асуулт орсон юм байна. Яах юм бэ? Хэрэг сайдал гэсэн мэлсэлтэй. Тэгээд одоо ямар явахаар явах юм гэсэн. Тэгээд хэлсэн гэсэн чинь төрийн онгоц биш Оросын зорчигч тээврийн одоо ердийн онгоцоор явуулсан шүү дээ чинь. За. Тэгээд тэр онгоц Москва 4 цагт буух хэрэгтэй байсан. Одоо зөвлөлтийн зорчигч тээврийн онгоц шүү дээ. Тэгээ би одоо тэр очоод нөгөө тэндээс нь одоо буулгаад өөрийнхөө нөгөө моторын онгоц чинь нэг юм гарчиж байгаа засвараасаа. Тэгээд тэр орсоо зорж хийсэн байж болно шүү дээ. Тэгээд төрийн онгоцонд шилжүүлж ашиглах нь би ч очоод одоо онгоцных нь юу шалгана үстэй. Өөрийнхөө онгоцыг дотор нь орж үзлээ. Тэгээд явсан улсууд нь индустриалтыг хөргөлдсөн улс чинь бол Монгол банкны одоо тэр үеийн дэд даргал гэж яасан багтаа ерөнхийлөгч гэдэг байсан байна. Янзлан хин Баяр гэж явсан. Яг мэнгтэй Баяр. Аюулаас хамгаалахаас 2 төлөөлөгч явсан. Адилууш Минцаан гэдэг 2 төлөөлөгч тэрийг хөргөж явсан байхгүй. Москвад би онгоцоо одоо шилжүүлж очих үг нөхөр яваад очсон чинь манай онгоц руу зөвлөлтийн нэг зорчигч тээврийн онгоцноос шилжүүлээд нөгөө нэг ачаад зөөж явдаг нэг тэр чиддэг тэрэг байдаг шүү дээ. Тэрүүгээр ацарж байна. Тэгээ намайг очтлол яг тэндэг байж байсан. Тэгээ би дотор онгоцоо доторхыг нь үзчихад жалгачаад заач гэдэг. Тэгээд ачуулж яхад нөгөө нь яг нэг карьер гэдэг нэг ингээд нэг ачаа ингээд яадаг юм байдаг шүү дээ. Нэг тийм манай онгоцны юуруу ингээд тавьчих. Тэгээд нөгөө ачаага одоо алт чинь нэг энэ хараатай юм байгаа шүү дээ. Модон хайрцагт хийцэн голоос нь. Тэгээд ачиж ирсэн Орос нь одоо тэрийг ачаад дээш нь тавьж өгч байгаа, карьерийг тавьж байгаа Орос асууж авахгүй. Энэ юу юм бэ гэж. Что это такое гэж асууж байгаа. Тэгээ манай дагаж авсуулсууд энэ тусгай ачаа гэхгүй. Тэгсэн чинь нөхөр би мэдэж байна энэ ч алтал байна шүү дээ гэдэг ингээд. Нөхөд тавьжсэн. Тэгээс би Оросоос нуун гэж яасан бол ямар ч үг гэдэг би одоо алдсан 2.4 тоног замд нь алдвал яах вэ? Хинээс нэг юм. Өөе би тийм мэдэхгүй шүү дээ гэхэд одоо яах вэ? Тэгээд Лондон л очиулаад би Лондонд одоо онгоц маань очлоо. Алтыг хүлээж явлаа, зах газар нь тушаалаа гэж. Тэрийг дуулаад л би тэгэл одоо тэгэл би нааш ярьсан. Лондонд бол одоо элчин сайд байсан манай элчин сайд байсан очир бол гэж хүн байсан л да. Тэр эдэртэйш ингээд бүгд холбогдож байгаа юм чинь. Тэгээд тэр алтыг би очир бол бас асуусал да. Сүүлд нь. Энд ч одоо тэр алт чинь тэгээ юу болсон гэсэн. Би нэг сарын дараа нөгөөдүүл асуусаа манай нэг алт ч аваа бас жаахан даралтнаа юм унж байгаа байхдаа өсөж байгаа байхдаа гэсэн маягт юм асуусан юм байна л да. Танах ч айл эдийн тэр чаваа зарцсан шүү дээ гэсэн гэж. Тэгээд тэрийг зарсан хүн бол угаасаа тэр алт дийлэргээд манайхан яриад байсан шүү дээ. Одоо нэг бодлын мөрийг цоглоомч гэдэг тоглоод алдсан юм гэнэ. А ер нь л үндсэндээ одоо энэ ам болд. Даваад ржан ам болд. Төгөр сургуугаа сөхөлдөн. Тэг хийн шиг байсан. Эднэр ер нь тэр нэг тоглож байгаад алдсан. Тэрийг мэдсээр байгаад Бямбсрын өөрөө тэрийг зориуд цэвэршүүлэх нэрээ дэш наргаж тэр барьцаанд л өгсөн юм. Тийм л тарах юм тийм ээ. Түүхэн өрдөгийн юм байгаа. Энийг бол одоо энэ Монгол банкны тэр юунд байж байгаа хөхтөр хүнийт идэлүүлүү ямар юм байдаг шүү дээ. Тэнд бол тэрийг алтыг тушаасан бүх баримт ямар компани тушаасан. Гэхдээ надад нэг хүн хэлэх нь бол Англид байсан Америкийн одоо компанид л өгсөн л гэж хэлээ. Нэг хүн ярьж байгаа юм. Яг одоо тэр нүуний юм уу? Ямар ч тэр алт бол нохоо замаар орсон. Лилэн далнугээс нэт баярлж байна. Үзэгчд юм уу хэрэгтэй. Манай ажил хийх хүмүүсээс өөрийнхөө бодсон сансныг үзэгчээ хүндлээд цаг хугацаагаа хүндлээд байгааг нь байгаар нь хэлж өгөх явдал дараа үед хэрэгтэй гэдэг л да. Энэ бол хоб биш. Энэ бол яг л ярих стайл юм ярьж байгаа гэж байна. Баримт нь байж байгаа. Тэр гэрчүүд нь байж байгаа. Өнөөдөр бол тэрийг хин ч үгүйс хүн
Одоо тэр үед явж исэн бүх усууд нь байж байгаа байхгүй юу? Би байна. Ямсрын өөрөө байгаа. Одоо энийг бол яг эцсийн асуухад Ямсрын очроод хоёроос ямар зорилгоор та ярьчаа цэвэршүүлэхэж гаргасан юм уу? Эсвэл одоо мөрийг тоглоомын өрөнд өгсөн юм уу гэд асуух хэвэл асуудал байна чинь. Одоо тэгтээ зэрэгөө мэдэхгүй тэр цэрэгзэн л одоо яасан байгаа юм гэсэн яриа сууж арахгүй шүү дээ. За ойлголоо. Аш холбооны анхны үйл ажиллагааг таныг тагнасан, чагнасан гэх. Та тэнд найр өгч ирсэн тийм. Өө тэр шуулган дээр ч одоо бөө маргаан хариул болсон. Би байж ирсэн. За ардын эрх соёны байсан билээ тэр чинь. Ардын эрх соёны хоёр нүрэ гарсан. Одоо намайг одоо тэн дээр чинь л одоо байцааж байгаа байхгүй да. Би тэр урд арчихсан. Тэгээ би хариулж байгаа. Тэгээ сүүлдээ бүр дургу хүрээд. Гэхдээ ер нь ингэхэд би эрүүгэн хууль автсан. Сумасаар л авсан бол. Одоо энэ эрүүгэн хуулийн тусгай ангийн тэдээс тэдтэйгээр зүйлд. Аюулгүй хамгаалахын үүрэг байж байгаа. Энэ хуулийн хүрээнд ажилласан бол энэ хуультайгаа яар буруу гэж байгаа бол. Энэ хуулиас хэтэрсэн байвал би хариуцлаа үл энэ. Гэсэл хэлсэн да. Одоо чи боо юм болсон доо. Би бол чагнаагүй ч хэлээгүй ш. Чагнасан. Энэ хуулийн хүрээнд чагнах хэвээр тагнах хэвээр ямар байгууллага гэж яг мэдэхгүй бол айдас хамгаалах гэж юу болж байгааг мэдэх хэрэгтэй шүү дээ. Тэр чинь ер нь явсаар байгаад хувьсгал гэж ярьж тийм үү? Тэгвэл хувьсгал өгсөн хувьсгалыг хөтлөх шүв чинь хэн байсан, хэн зохион байгуулж байгаа юм тийм ээ? Хэн өдөрдөж чиглүүлж яах гэдгийг ч одоо мэдэх хэрэгтэй байдаг. Аюулгүй хамгаалахыг мэдчихсэн. Эний чинь хэн гол юмыг нь боловсруулж өгсөн, хэн энд өөр гүйцэтгэжсэн бүх юм бол аюулгүй хамгаалах. Аюулгүй хамгаалалт дээр үуч юм бол хүчтэй одоо юу гэдгийг ямар ч байсан харыг үзье гэсэн юм аа бол харчдаг л байсан. Нэргүй доктор одоо гол юуг нь хийж өгсөн шүү дээ. Тийм тэрийг бол өөрөө ч хэлж байгаа. Одоо жоохон гомдолтой байд юм шиг байна л. Одоо би дамагийн мэн хийж өгсөн тэд нэр одоо ингэж арчилсан хувьсгалыг жинхэнэ ёсоор нь явуулсангүй саяхан би нэг юм харж ирсэн. Тийм хэлсэн байна. Ер нь эдийн засаг одоо тэр бүх юмыг бол нэргүй доктор хийсэн. Нэргүй доктор нь цугладаг байсан. Энэ ч бүх юм чинь аюулгүй хамгаалалтыг мэддэг байх. Өөрөө ч ярилцлагад ярьж илээ. Тэгсэн байх хэвээр. Бөхөөргөд уулзалт ярьж ирсэн өөр. Тийм уулзалт болсон юм авсан гэдэг. Бид тэгж хэлээ. Тэр тийм баха. Нөгөө Кружка өгснөөс би зүгээр таа чи одоо стайрлахгүй ч гэж болно л доо. Одоо хангуй Баатрыг нараас гэдэг юм уу. Тэвасна тэр жилийн хариуцлагатай ажил. Янз юмдыг хорлоо санжаасан гоо энэ тэргээд таны сэтгэл зүрхэндээгээр бас л дайрчил байсан байх, хэцүү байсан байх та тий. Та хариулахгүй ч байсан болно. Хөөе яах вэ? Ер нь би бол байгууллагын маань хөмсүүдээс тийм ээ ямар нэгэн байдлаар алдаа дутагдал гаргаад хэрэг төвөгт ороход бол одоо доктор хэмзэглэдэг. Даанч гэдэг. Үнэхээр ингэсэн юм болов уу? Арай ч гэдэг гэж бодох юу бол гардаг шүү. Гэхдээ хэрвээ одоо байгууллагын нууцыг тийм ээ авч хараад тэр нь ягаад нотлогдоод тэр шийтгдсэн бол одоо гэдэг даанч энэ байгууллага толгойлж явсан. Арай ч ингэж болохгүй шүү дээ гэдэг л надад бол тийм л төрж ирсэн. Одоо бол тэгээд нэг хэлмэгдүүлээ шийтгчдэг тэр цаг ч өнгөрсөн шүү дээ тийм ээ. Одоо зөвхөн бодоход нь эрхчлөө тусгаар тогтнол гэдэг энэ хоёр хамт бол юм л эрхчлөө тусгаар тогтнолыг нэг л хэлчихдэг шүү дээ бид нар. Тэр тусгаар тогтнол гэдэг юм маань одоо чухал санагдаад байна да. Эрхчлөө гэж яхаа эдэлж илээ тийм ээ. Тэрнтэй хамт тусгаар тогтнол бас яг эрхчлөө тэр хэмжээндээ байж гин үгүй юу гэдэг юм бохох гэдэг шүү дээ. Тэг эрхчлөө бол одоо эрхчлөө хэтэрнэ гэж байдгүй гэсэн. Эрхчлөөтэй бол сайн. Даадгийн бодлоо яг үгүй хэлэх хэрэгтэй байх хэрэгтэй тийм ээ жагсаал цуглаанд оролцох хэрэгтэй байх хэрэгтэй ямар байдаг өөрийгөө хамгаалах хэрэгтэй одоо олон хүний эрхийн тал дээр бол одоо Монгол улс л урагшаа их явсан. Одоо тэг чөлөөтэй ярьдаг харилддаг бие нэгэ гүтгдэг энэ талаар бол гарамгаа боллоо шүү дээ. Тэглээ юмд бол хязгаар байх хэрэгтэй. Хязгаар гэдэг нь нөх хүний эрхээр таны эрх нөгөө хүний эрхээр хязгаар барьдана гэж тийм ээ. Тэгээ тэр нь арай болохоо болчиход байгаа юм биш байгаа гэдэг нь надад бол тийм сэтгэл төрдөг. Тусгаар тогтнолын хувьд бол одоо би одоо бол эмзэглэл байгаа одоо бол яг эмзэглэж явдаг хүний нэг. Монгол улсын тусгаар тогтнолыг одоо бид хилтэй байна тийм ээ.
Ёстой нөгөө хэний хэлдэ хэлэн байна, малн байна. Юу нэгдэ гурван юм биш үү тийм ээ. Энэ хэл мал гурван байна л гэдэг. Тэр байгаа юм шиг байгаа. Байгаа юм шиг байна. А гэтэл эдийн засгийн тусгаар тогтнол гэдэг хамгийн их чухал шүү дээ. Эдийн засгийн тусгаар тогтнолоо алдвал улс төрийн тусгаар тогтнол алдагддаг. Ийм одоо бичгэлэг